Сайн мэцхан өрхөмд үзэгчтэй тамийн ганцрын цаг нэвтрүүлэг үзэгч та бүхэн өрхөд бэлэн боллоо. Энэ удаагийнхаа дугаараар бид жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан иргэдийн талаар хүргэхээр бэлтгэсэн юм. Хүн бүрийн хүсэл мөрөөдөл харилцан адилгүйж хөдөлмөрлөж байгаа иргэдээ урамшуулах, тэдний бизнесийг бат бөх найдвартай болох үүднээс улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хүйтэй зээлийг олгодог. Жилийн 3-8% хүүтэйгээр хамгийн боломжит нөхцөлтэйгээр зээлийг олгож 5 жилийн хугацаанд эргүүлэн төлж барагдуулдгаараа давуу талтай. 2019 онд Дархуул аймагт нийтдээ 1 тэрбум төгрөг хуваарлагдсан бөгөөд 15 төсөл шалгарч зээлийн аван үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажлын байраа нэмэгдүүлжээ. 2019 онд одоо жижиг дунд үйлдвэрлэлээр авсан төслүүдийг ажлын явц энэ одоо жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн хөрөнгө оруулалт яг зориулалтаар ашиглагдсан хэсэг талаар ажлын хэсэг гараад шалгаж явж байгаамаа. 2019 онд нийтдээ 50 аж ахуй нэгжийн төсөл хөтөлбөрүүд 5.9 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 төслийг хүлээж авсан. За ингээд шалгаруулалтыг хийгээд 17 төсөл бол одоо жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн шаардлагыг хангаж улмаар 17 төслөөс 15 төсөл нь бол бүрэн авч 970 сая төгрөгөө манайхан банкудаар дамжуулж авч ингээд ажиллаж байна. Энэ ажлын явцын яг өнөөдрийн дүнгээр их юм бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангаар 99 ажлын байр шинээр нэмэгдэж 90 орчим ажлын байр одоо хадгалагдаж үлдсэн ийм мэдээлэлтэй байна. 2015 онд Төмөр Хийц эдлийн хаан гагнаас компани Тархан сумын 7-р багт байгуулагдсан. Тэд шатны бариул, хайс, хатаагч зэрэг нийтлэр бүтээгдэхүүн хийж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд оюуны ирээдүйн хөтөлбөр сургуулийн урд гарцны хамгаалалт хайс, шатны бариулыг үнгүй хийж ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй байна. Мөн төрөл бүрийн Төмөр Хийц сүүн бүтээгдэхүүний сав, автомашины тоноглол хийж орон нутгийнхаа байгууллагуудад нийлүүлэх болжээ. 2019 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 50 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээлд хамрагдаж тоног төхөөрөмжийн шинжилэлт хийж хуучин 2 ажлын байраа хадгалан шинээр 2 ажлын байрыг бий болгожээ. Цаашид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн төвийн бүсийг хангах зорилтыг өмнөө тавьсан байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 50 сая төгрөгийн санхүүжилт аваад тоног төхөөрөмжөө нэмэгдүүлээд ажлын байрыг хуучин 2 байсныг одоо 2-оор нэмэгдүүлээд нийтдээ 4 болгосон. Манай компани үйл ажиллагаа нь бол ерөнхийдөө барилгын Төмөр Хийц, металл хийц тал руугаа чиглэсэн байгаа. Нийтдээ одоо барилгын алчуур атаагч, шатны бариул, одоо бусад хаяг, одоо өөр ярих юм бол машины тоноглол зэрэг янз бүрийн төмрөөр хийж болох юмнуудыг үйлдвэрлэж өөрсдийн гараар үйлдвэрлэж байгаа. Яг уу жижиг дундаас зээл аваад дархандаа оруулж ирсэн хамгийн том юм нь юу гэхээр дарханд байхгүй байгаа CNC плазма зүсэлтийн машин, нуглагч машинуудыг авчирч, турбаа матгч зэргийг авчирсан байгаа. Хуурай будгийн технологиг ч гэсэн дархандаа нэвтрүүлж байна. Сангаас авсан зээл бол яг мэдээж юм хийж байгаа, үйлдвэрлэх гэж байгаа хүмүүсүүдийн хувьд бол хамгийн оновчтой зээл болсон болов уу гэж бодож байна. Бус арилжааны банкудаас бол өндөр хувьтай хүүтэй зээл авдаг бас бол одоо жижиг дундын зээл нь 5.6%, жилийн 5.6% зээл. Тэгэхээр үйлдвэрлэгч биднэрт бол нэлээд хөнгөлөлттэй зээл гэсэн үг л дээ. Хар замаасаг бэлта цавууны үйлдвэрлэл эрхэлдэг ANT House компани 2015 онд байгуулагдсан. Энэхүү компани Дархан сумын 7-р баг буюу буян захын ард байрлан аймгийн цэвэрлэсний нөөцийг ашиглан хар замаасгны барилгын материалыг үйлдвэрлэдэг байна. Тэд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж 80 сая төгрөгөөр өдөрт 10 тонн хар замаасг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг худалдан авч үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ эргэлтийн хөрөнгөндөө зарцуулжээ. Мөн өөрсдийн гэсэн хаяг шошготой болж аймгийнхаа иргэдэд төдийгүй бусад аймагуудад нийлүүлж гадаад улс руу бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болсон байна. Хуучин ажиллаж байсан 3 ажлын байраа хадгалж шинээр 2 ажлын байрыг бий болгожээ. Цаашдаа жилдээ 4500 тонн хар замаасаг 1500 тонн цавуу хийх хүчин чадалтай үйлдвэр шинээр барихаар төлөвлөж байгаа байна. Өдөртөө тэр нь хар замаас платаны цавуу үйлдвэрлэж гаргадаг тэгээд. Өдөрт бол нэг 10 тонн гардаг. Тэр нь захиалгаар тэгээд төв хүмүүс бас ирж авдаг. За дээр нь юу цементтэй зуурдаг энэ механизм байгаа. Тэгээд нэлсээ шигшдэг энэ төхөөрөмжөөс авсан.
2010 онд Дархан сумын 3 дугаар багт барилгын төмөр хийцэглэлийн урлах 9 компани байгуулагдсан юм а. 2016 онд төмөр хийцэн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 80 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээлд хамрагдан тоног төхөөрөмжөө шинжилжээ. Ингэснээр кодтой кодгүй төмөр хаалга, автомашины e-банк, цахилгаан сантехникийн материал, хашаа, хайс зэрэг захиалагчийн хүсэлтийн дагуу бүх төрлийн төмөр хийцийг найдвартайгаар түргэн шуурхай хийх боломжтой болсон байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 3-5 оюутан гэрээгээр авч ажилладаг бөгөөд хуучин ажиллаж байсан 5 ажилтан дээрээ нэмээд 4 иргэнийг шинээр ажилтай орлоготой болгосон байна. Үйлдвэрлэсэн төмөр хийцүүдээ хариг дархан захад тогтмол нийлүүлэн өөрсдийн гэсэн хэрэглэгчтэйж болж амьдсан байна. Жижиг дунд үйлдвэрлэх 80 сарны төгрөгийн зээл аваад тэрийг өрөвдөлт ашиглаж байна. Манайх одоо яг тоолсон юм ах нэлээд олон тул хайс, хашаа, хаалга гэдэг нэлээд олон төрлийн бүтээгдэхүүн гаргадаг та. Тоног төхөөрөмж бол шинжилсэнтэй бүтээгдэхүүн бас нэлээд чанарчсан. Хугацааны яваад урт хөв багтай зээлийг ашиглаж байна да. Автозам замын байгууламжийн чиглэлээр 2019 онд байгуулагдсан захин бар инженеринг компани 1 цагт 50-аас 60 тонн буюу 1 хоногт 500-аас 600 тонны хүчин чадалтай асфальт бетоны үйлдвэрээ өргөжүүлэн ажиллуулж эхэлжээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлтөө 100 сая төгрөгийн зээлийг тус компани авснаар энэхүү үйлдвэрээ өргөжүүлж чаджээ. Өмнө нь 12 үндсэн ажилтнтай байсан бол энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр 3 иргэн ажилтай болсон байна. Дархан хотын замыг засварлахдаа заавал хөрш зэрэгэлдээ аймагаас цаг хугацаа хөрөнгө мөнгө зарцуулан асфальт бетон авчирдаг байсан. Тэгвэл энэхүү үйлдвэрлэлээ өргөжүүлснээр бүх асуудал байхгүй болж байгаамаа. Цаашид тус байгууллага нь автозам барилгын материалын үйлдвэрлэлээ өргөжүүлж евро стандартын шаардлагад нийцсэн авто болон явган хүний замын хавтан, харшлага, бусад зам барилгын материал үйлдвэрлэх зорилтыг өмнөө тавьжээ. 2019 онд жижиг дунд үйлдвэрлэлээс 100 сая төгрөгийн зээл авсандаа маш баяртай байгаа. Бид бүхэн болохоор тэр мөнгөөр болохоор 25 тонны өөрөө бодгоч буюу нөгөө ховоо хойшгийг аваад энэ автозамынхаа энэ үйл ажиллагаанд бол ашиглаж байгаа. Манай байгууллага нь болохоор асфальт бетон заводын үйлдвэр бол энэ жил бол шинжилсэн. Энэ асфальт бетон заводын үйлдвэр маань болохоор 10-аас 12 хүний ажлын байрыг шинээр бий болгож байгаа. Бусад аймагт руу нийлүүлэх болцоотой 100 км дотроо бол ерөөсө сэлэнг болон энэ Эрдэнэт хотын иргэн тойрны сумуудынхаа үйл ажиллагааны бол асфалтын юг бол хангах бүрэн болцоотой. Ийхүү 2019 онд барилгын салбарт үйлдвэрлэл эрхэлдэг 4 компани жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдан өмнө нь байсан 22 ажлын байраа найдвартайгаар хадгалж үйлдвэрлэлээ өргөжүүлэн улмаар ажилгүй 11 иргэнийг ажилтай болгосон байна. Энэ ажлын байруудыг нэмэгдүүлснээр одоо Дархан уул аймагта ажлын байр нэмэгдээд явахаас гадна яг одоо салбарын хувьд экспортын чиг баримжаатай орон нутагт яг энэ дутагдaltaй байгаа үйлдвэрлэлүүд бол авч ажиллуулж байгаа нь бол яг үр дүнгээ өгж байгаагийн хамгийн сонгодог жишээ энэ байна. Цаашдаа бид нэр энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн ажлыг олон нийтэд нээлттэй ил тод байх хүрээнд одоо нээлттэй оролцох төрийн бус байгууллагуудад урилга хүргэсэн байгаа. Энэ урилгыг одоо төрийн бус байгууллагууд хүлээж авч оролцооч. Энэ онд аймагуудад хуваар ирсэн 1 тэрбум төгрөг манай аймагт хуваарлагдаж ирсэн байгаа. Тийм учраас энэ 1 тэрбумын төгрөгийн одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн шалгаруулалтыг аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч төрийн бус 4 байгууллагатай хамтраад ингээд шалгаруулах учраас 20 оны материалуудыг 5 сарын одоо 17-ны өдрийг 19-ний өдрийг хүртэл авч байгааг одоо ташрамд дуулгая. Бизнесээ эхлүүлж байгаа бөгөөд өргөжүүлэх хүсэлтэй хэн бүхний өмнө энэхүү сангийн үе таалга нээлттэй. 2020 оны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох зээлд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн идэвхтэй хамрагдаж бизнесээ өргөжүүлэхийг санал болгож байна. Зээлийн бүртгэл 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэлээ Дархан уул аймгийн албан ёсны захим хаяг болон Мөсгөдөө аж ахуйн газраас авах боломжтой байна.